ямар зорилготой вэ? Их мэдээлэл өгөх. За би Дорногов аймгийн Замун удс сумд амьдардаг. Тэвэршлийн гүр төрийн бус байгууллагын тэргүүн Нямдав гэж юм. Тэгээ гол нь бол энэ төр засаг руу асуудлаа тавья. Өөрөөр хэлэх юм бол би түрүүн тав баримтаа ярьлаа шүү дээ. Энэ хин хожоод байгаа юм бэ? Би түрүүн 3.3 сая Монголд бүх монголчууд бид хожигдож байна. Бүгд хохирч байна. Анууд энэ нөхцөл байдлыг бид өөрчлөх ёстой гэж харж байна. Өшөө магадгүй контейнер тээвэр үеийн үед явж исэн мэднэ. Явгал та тэр нь явчих. Хажуугаар нь бид зэрэгцээд бас тээвэрт явж болох ёстой. Бид сая гаргалгыг хэлж өглөө. Эдгээр хэрэг ойлгодгүй бол 50-100 машин оруулж болж байна. Тэр хинтээж харьцах хэрэггүй. Хил дээр нэг хариуцж байгаа хэлийн зэрэгч юм нэг хариуцж байгаа одоо тийм ээ нэг албан тушаалтан нэг хуудсан дээр тэр жолооч нарын нэрсийг жагсаагаад гадаад паспорт хэрэг баг. Тийм зохицуултаар явдаг тийм боломж байдаг. Хэлийн зэрэгт байдаг, төмөр замын байгууллагаас байдаг, жагсаалтаар ордог тийм ээ. Агентууд явдаг. Тийм учраас жолоочийг тэгээд зохицуулж хятадын хинт одоо ганц тэр хариуцж байгаа хүн нь нөгөөдүүдээ батлаа болоод өөрөө хэм бол хятадын хил дээр очоод нэг ганцхантай л харьцсан. Тэгээд боллоо. Хашаанд навэж тавилаа, машин тавилаа. 50 машин орчих чинь бас 50 иргэн тийм ээ 100 машин орвол 100 иргэн жолооч бас нэг ажил олгохтой болох нь багч чаддаг ба тий. Юу ч байхгүй 0 зацын үед бол тийм болох хэрэгтэй гэж харж байгаа байхгүй. Тэгээ энд бол энэ хятадууд би түрүү хэллээ шүү дээ. Нэг 40 одоо Путин чингэлэг 96 мянган юан болж байна. 1500 гаруйд. Энэ өөрөө манай энэ худалдаачд айгүй хариуцлагагүй байна. Юмны ань өсөд магадгүй таач биж бүгдээр худалдаа авахч таахгүй тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бид хохирч байна. Энийг одоо бодооч гэж юм ярьж байгаа. Нөгөө талаар бол хамгийн гол нь бол эцэст нь бол энэ ийм галц гаргалгаа байгаа шүү тийм ээ. Энийг одоо асуудлыг шийдвэрлэхийн төлөө би явнаа ямар ч байсан. Хөлөө хаа хүртэл явна. Нөгөө талаар бас энэ одоо манай төр засгийнхны буруу тийм ээ хууль бусаар хүмүүсээс хурааж авсан асуудал тавих гал явж байна. Өөрөөр хэлбэл замун үдийн чөлөө төсвийн нөхдүүд захирагчийн захирамж гаргаад тэр захирамжаараа бүтэн жил гаруй хугацаанд энэ жолооч нараас замын хураамж гэдэг 10,000 төгрөг хурааж авсан байдаг. Тэгээ энэ хураамжийг би хууль зүйн яамнаас асуусан. Асуугаад Нямбатар сайдын гар усгтэй бичих над дээр ирсэн. Би танаас одоо ч гэсэн харуулж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ бол манай яамд бүртгүүлэг учраас хэрвээ тэр эрх зүйн актаа бүртгүүлээгүй юм бол хүнээс нэг төгрөг хурааж болохгүй. Би хураацсан байна шүү дээ өнөөдөр. Би тэрий чинь буруу үйл зөндөө хэлж ирсэн. Бүр дайш 10,000 биш хамгийн ихдээ 6,000 авах хэрэгтэй. Гэтэл одоо эдгээр тий эрх зүйн засгийн газрын сайхан тогтоод байгаа шүү. 2016 оны 103 тод тогтоод замын хураамжаас хэдэн төгрөг авах хэрэгтэй. Бүгд тодорхой заасан баг тэрийг ингээ хэвтрүүлж тийм ээ хууль бусаар ингэж ийм ловер хийж байгаа бол би бол гайхаж байгаа байхгүй. Энэ хүмүүстээ бол хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байгаа. Та хүрэх газарт нь хүртэл хүрнэ гэж ярьж байна. Тэгэхээр таны гартагаа бичин талаар та ярих байна. Энэ үл яг энэ одоо би хин сайд толтор сайд өгч байгаа гэж шүү дээ. Тий. Өөрөөр хэлэх юм бол энэ гадаадын иргэдийн манай төр засгаас аюул олон хүссэн. Энэ гадаадын хүмүүсийн нэр дээр Монгол хүний нэр дээр мөртлөө гадаадын хүний хөрөнгө шүү дээ. Энийг юу яагач вэ? Шалгаач вэ? Тогтоогооч. Одоо 2 сарын 10-ны дотор энэ хувийн орлогын дотор тийм ээ төлсөн яасан гэдэг бүх юм харагдав. Орон нутгч гэсэн энэ дээр ажиллах хэрэгтэй шаардж байгаа. Энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээд байна. Амар гомшиг байна. Энэ 0 цаг хүртэл би түрүү хэллээ шүү дээ. Нийтдээ бол 40 футын чингэдэг бол 41,040 юан болчиход байна шүү дээ. Нөгөө 15-20 футын чингэдэг бол 26,040 юан. Ийм байж болохгүй. Энэ тий. Яг өдөр бол бишээдэргүй ойлгомжтой. Бид дээрээс нь явах юм чи одоо бичгээ өгж байна. Сая хэн бол 60 сайхан даргыг бол мэднэ л дээ. Одоо би 2002 онд энд зуршил тээврийн тендерт бас оролцож байсан хүн. Тэнд одоо энэ их хурлын гишүүн байгаа Батэрд гэдэг нөхөртэй холбоотой асуудал байдгийг. Өнөөдөр ичгчгүй юм яриа сууж байгаа сайхан шударга юм яриа. Шударга зөв эрүүл байх хэрэгтэй юу гэнэ. Гэтэл амьдралд би хохирсон хүн байхгүй юу. Одоо бол бид энэ зуршил тээврийн тал дээр ч гэсэн бид ажиллаж тооцоолж байна. Яагаад энэ заавал навсаасан тийм машинтай явах хэрэгтэй хүнд үйлчилж байгаа юм бол сайхан тийм моноотой байж болно шүү дээ. Бид тэр гарц гаргын хүмүүс тийм ажлын байр бий болгож өгөх гэж ажиллаж байна. Энэ асуудыг цаашаа
бас нэг зөрчилчдийн асуудал бас энэ гарч ирлээ л дээ. Хүлдүү автобусан дээр явж байна гэдэг юм саналууд хэнд нь хандах гэсэн их юм гомдлууд явж байна. Энэ автовын үндсийн төвд хандах хэрэгтэй. Өмнө би энэ автовын байгууллагад 2011 онд замуудын салбарын менежерээр ажилласан. Энэ үйлчилгээ ямар байх ёстой, хямд зардлаар иргэд яаж явдаг гэдгийг бол би тэнд харуулсан, ажилласан. Одоо би надад бол тээврийн байгууллагад өгшөрөх юм байхгүй. Хамгийн гол нь бид нар хамтарч ажиллаж энэ манай төрийнхэн иргэдээс энэ олон түмнээс үгийн сонсдог байгаас хамтарч одоо бүх юм чи одоо тэгж төр хувийн эвслийн түншлэх хүрээнд ажил хийж болно шүү дээ. Ягаа болохгүй гэж. Төрийнхээ тусгай дээрээс тэнгэрээс буусан хүмүүс байдгүй л байхгүй. Адилхан л Монгол хүн байна. Тиймээс Монголынхаа энэ хөгжлийн төлөө тийм ээ энэ иргэд олон түмэн энэ нийт хүнд үйлчлэх сайхан соёлтой стандартын шаардлага хангасан юм үйлчлэгийг нэвтрүүлэхтэй бид ажиллах хэрэгтэй л бодож байна. Түүнээс биш зүгээр өнөөдөр зүгээр одоо тийм ээ цаг нөхцөөж ингэж байж болохгүй л дээ. Би бол харамсаж байгаа. Энэ шаарддаг бичиг юм мэдээ шаардлага. Энэ бол юу л ба бид бол энэ саналаа хургуулж байгаа. Өөрөөр хэлбэл замууд ирээний ачаа тээвэрлэлтийн бодит нөхцөл байдал монголчуудын зардыг бууруулахлаар саналаа хургуулж ийм гарц байна. Гол нь. Тэгэхээр бол манай тэр хэдэн жолооч ч гэсэн ажилтаа болно шүү дээ. Түс нэг олон тоо яриад бол хэрэггүй. Ягаад гэвэл тэр тоо юу гэхээр 40 мянган жолооч байгаа юм шиг юм мэтэр бас аягуулах нь буруу байна. Би бол юу гэж харж байгаа юм гэхээр эцэст нь бол бодит амьдрал дээр хөрсөн дээр бох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ дарга нар бол би бол урд нь ярьжсэн мэдээлэлээр бол тэр үндсэн хэлбэл өгсөн мэдээлэл байгаа шүү дээ. 4040 он гэсэн мэдээлэл байсан. Ямар их мөнгө эдгээр нэмээд идэв бол ингээд энэ хаанаас яаж гардаг юм бол гэсэн би юуны одоо тэр ачаа ардын ачааг нь тэр ачаа карго гацсан иргэд гэсэн тэр би тэр фэйсбүүкийн цуг руу ороод мэдээлэл авсан. Өөрөө юм ачуулах гэж байгаа юм шиг мэдээлэл оролцсон. Тэгжээж энийг бас ухаж олж авлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол гамшиг. Монгол иргэд ч гэсэн ягаад кандидатур түрээсч болохгүй. Заавал тэр 30 мянга байх хэрэгтэй юм уу? Тэр 40 футынх нь 10 мянга гэж болдгоо юм уу? Энэ кандидат ч өөрөө 90 хүртэл 46800 юан шинэ кандидат 40 фут. Гэтэл ингэж зүгээр баг нэг яваад баг их хөнгө олох гэдэг шийднэр. Энэ хятадуудын залинд бид ингэж яаж болохгүй. Манай төр засгийн дарга нар бол яг юуг нь сайн ойлгох мэдэхгүй шүү дээ. Яг хил яваад хөдөлгөөн нээсэн тэр нь цаашаалтаа. Тэрийг бол би буруутгаагүй. Гэхдээ өшөө цаана өшөө янз янзын гаргалгаанууд бий л гэж харж байгаа. Эцээслүүд энэ монголчууд хожих хэрэгтэй болохоос биш бид ингэж бүгдээрээ хожиж болохгүй шүү дээ. Та нар ч өөр мэдж байгаа Улаанбаатарт тийм ээ бараа тавар үн ямар аимшиг байгаа вэ? Нэг хэсэг тэр хүнсний дог орж ирэхгүй байна гэд энд барс дээр яаж тийм ээ? Тийм 5000 байсан юм чинь 20 30 мянга болсон би сонсч байсан. Мэдээлэл бол бид байнга авдаг шүү дээ. Тийм учраас эцэст нь миний зүгээр яг энэ яриад байгаа энэ дэвшгийн гүүр гэдэг байгууллага бол бид миний энэ логон ч гэсэн тийм байгаа. Бид нар бол Монгол замун үүдийн бомтод дамжаад тийм ээ. Монгол орны өнцөг болон бүр тийм ээ. Та бүхнийг ачаа хүргье гэсэн тийм зорилго байгаа шүү. Ачааны машин байна. Энэ юун дээр байна тийм ээ. Тийм байгаа. Логог нь яачихгүй. Тийм байна. Гол санаа нь бол би жолооч чинь шийдэрлэхгүй байвал та яах вэ? Гэхдээ бид асуудал шийдвэрлэнэ. Би хуулийн хүрээнд явах хэрэгтэй шүү дээ. Одоо бид тэр хууль босоор авсан тэр мөнгө төрний асуудлаар бид одоо зөвхөн иргэн шүүхт хандах гэж байж шүү дээ. Танаас бүрдүүлж байна. Би өөрөө эрхцүүч улс төр судлаач мэргэжилтэй хүн. Тэгэхээр бол надад бол гарц байна. Боломж байна. Монгол бол солонгос биш, ард солонгос биш байхгүй юу? Тэгэхээр бид хаана хинт хандах уу, яаж асуудлаа тавих уу гэдэг нь чухал байгаа. Гол нь бол. Түүнээс биш энийг ингээд зүгээр тийм дутуу олсон байгаа шиг гэж орхиж болохгүй л дээ. Эн чинь 3 сая 300 гаруй монголчуудын эрх ашигын асуудал болохоос биш ганц хувь хүний миний асуудал бол одоо тэр тусдаа шүү дээ. Манай зоригийн хэлсэн үг байдаг үстэй. Арчлын дараац. Хүний эрх ашиг бол хамгийн сүүлд тийм ээ. Улс орны эрх ашиг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын эрх ашигыг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгч төсөө асуудал тавих гэж байна бид нар. Тийм би үгэн. Урд нь оюун эрдэнэ сая ерөнхий сайд бичиг өгсөн. Замаас нэгээд
шал өөр замаар явчихд юм байна. Засгийн газрын хэлэх газар дээр очиж нэг дараа дараач цогдоод зам тавил явна ирээд одоо үлдүүлснээр хариугаа өгөөгүй ажиллаа. Би харин 11 гэдэг мэдээллийн сувагч харин энэ төр засгийн өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдын ажлын албаны хажууд очсон учраас би энэ шадар сайд, ерөнхий сайд хоёр тэндээс мэдээлэл авдаг гэж харж байгаа. Тэр сувагч асуудал аа. Одоо энэ 3 компани асуудлаар би авилгатай тэмцэх газар асуудал гомдоо үгийг санаж байна. Шалах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол яхаараа гадаадын иргэдэд дэмжиж байдгийг. Гадаадын хөрөнгө оруулалт байгууллага байж болно. Эхний ээлжинд монголчууд ч ажилладаг байх шүү дээ. Монгол хүмүүсээ дэмжиж дараа нь тийм ээ? Тэр гадаадын хүмүүсээ яаж болно шүү дээ. Бид заавал юмны хойно байх хэрэгтэй монголчууд. Ингээд дорд үзэж болохгүй. Эх орондоо байж тийм ээ? Хүний нөхөд амьдарч байгаа ш бид нээр. Тийм учраас ийм дормжтыг бол төлчихгүй ямар ч биш. Гэхдээ би хүмүүс шиг одоо юу гэдгийг үлсэн цанган энд очиж суун лоодсон туг нарцаг байхаас илүү энэ асуудал шийддэг хүмүүстэй гол тийм учрах. Энэ ардын намын өдөрцүүд өнөөдөр засаг төрийн эрх барьж байгаа байгууллага тийм засаг барьж байгаа засгийн газараа бас өдөртөх хэрэгтэй гэж харж байна шүү дээ. Энд бол ганц амар үйлчлэх